Ой ой. Ой бурхан минь. Нэг юм энэ айгуу гоё хийсэн. Тэгсэн. Ой. Бас нүд татгаар байна шүү дээ. За юу айцхан за тэгээд өнөөдөр Ритагийн та ирсэн байна. Тэгээд бид нар бичлэг камт хийхэд зөвшөөрсөнд баярлалаа. Тэгээд би ч одоо баярлаад байгаа. Тэгээд өөрийнхөө эсгэлтүүдийг амсуулъя гэж бодож байна. Эсгэлт амсмаар байна. Янз янзын эсгэлтүүд байгаа. Зөөлнөөс нь хоёлаа хамтаа эхлэх үү? Тэгье. Гэж бодлоо. За ямар ч байсан эхлээд кефирийн тараг. Кефирийн тараг бол ууж исэн баг тийм. Ууж исэн. Нөгөө юу гэдтэй грибной юу лээ? Кефирний гриб те. Тийм яг зөв. Кефирийн үр, кефирийн мөөгч гэж бас тийм мөөг гэж нэрлэдэг тий. Багтаа маш их уудаг байсан. Ээж Оросоос ийм нөгөө мөөг авцраад тэгээ тэр чинь ингээ одоо нөгөө томроод ингээ аюу олон хүүхдүүдтэй болдог. Тийм. Тэнгүүтээ тэдний ингээ бүх хам отнуудтай өгөөл. Тэгээ сүүл рүүгээ бүр нөгөө таргийн дийлэхгүй нөгөө амар их болчтой билээ. Тийм шүү дээ. Тий тэгээ бүр уугаач хинч уудаггүй. Яг багын юмд амар гоё. Зөөхөр хүүд чим шиг болох тийм. Энэ бол 24 цаг хэсгсэн. За гоё. Бид гидсэн үт маадгүй шүү. Үгүй гоё. Гүйлгэж маадгүй тийм. За тэгээд өштэй те. За энэ болохоор жунти гэдэг. За. Жунти болохоор камбоча гэдэг байдаг шүү дээ. Камбочаны скуби гэдэг юм уу гэдэг байхгүй. Тэр болохоор хоёр төрөл гэдэг. Нэг нь жунти гэдэг. Яг адилхан боловч жунтийн яд гэхээр зөгийн балан дээр ургадаг. Камбоча болохоор сахар идээд ингээд исдэг. Жунтиныхан болохоор зөгийн бал идээд исдэг. Тэгээд зөгийн бал идэж исэхдээ зөгийн балны бактеритай нь хавсраад ургадаг. Тэгэхээр уг нь бол юм юутай. Гоё амттай чихэрлэг тий. Мэдхгүй би бас сайн амсаг байгаа шүү. Ер нь чихэрлэг дүү. Тэгээд жоохон эсгэлэн байх хэвээр. За. Гэхдээ газ багтаа юм тий. Газ багтаа. Би нөгөө агаартай эсгэлт. Саамсч үзье тий. Жунти юм шиг байх юм. За ямар ч гэсэн амсчил. За энэ миний бодлоор юу вэ заяа? Жасмин цаг би нэг юу асан? Тэр байж магадгүй. Жасмин уурч чинь үү? Ер нь жоохон ногоон цай энэ төр бол амт байна. Гэхдээ зүгийн бал байна. Энэ мөн байна. Энэ жасмин. Би энийг яасан бэ гэхээр энд хоёр төрлийн цай байгаа байхгүй юу? Нэг нь болохоор жасмин цаг хүүтэн нэрээд. Тэгээ хүүтэн нэрсэн дотроо зүгийн бал уусгаад. Тэгээ уусгасныгаа цагаан гагаар хэсгэсэн. Энэ болохоор цагаан гааны хөрөнгөөр хэсгэсэн байх хэвээр. Ястаа хэлдэг. Sorry айгу олон эсгэлт бол би зарим нөгөө нэг амар гоё юм байна. Эсгэлтийн тавиур дээр байгаа зарим юугаа ерөөсөө энэ юу лээ гэдээ олдгоо байхгүй. Тэгээ амсаж үзсэн ч юу гэдгийг мэдэхгүй. Энд чинь нөгөө найзуудаа урьж агаад за хэдүүлээ одоо таавар таацгаа. Юу вэ яа. Лир бол алинд нь чирэглээгүй, алим лирийг алинд нь чирэглээгүй байх хэвээр. Гэхдээ айгуу гоё юм байна. Энэ бүр багын нэг тийм бас нэг ундаатай адилхан юм шиг те. Гоё юм байна. Гэтэ эдгээр болохоор бүгд гоё байгалийн амт. Бас тийм аа. Хиймэл үгүй. За энэ болохоор усны кефир. Усны кефир болохоор одоо энэ сүүн кефир чинь нэг буржгар цагаан юм байдаг шүү дээ. Тэр шиг тунгалаг буржгар цагаан юм байдаг. Яг ус эсгдэг, сахартай ус эсгдэг. Тэгээ сахартай ус эсгээд гараад ирэнгуут нь дээрээс нь ингээд жимс хийгээд эсгдэг юм. Энэ усан кефирний давуу тал нь юу байгаа юм? Нэг өдөр л болно. Манай камбоча жунти идэр бол бүр 7 хоног моног бол 10 хоног моног эсгдэг. Энэ болохоор ерөөсөө нэг өдөр болно. Ой. Буудна. Sorry. Шампанс буудах гэж байгаа юм шиг. Гэхдээ би юу аасан шинэ жилээр ийм шампанс хийсэн. За. Яг ийм ашигтай бактеритай. Шампанскэн дээр? Шампан саг гэж нэрлээд байгаа бол шампанс биш л дээ. Яг ийм одоо ийм газтай алкоголгүй бактеритай тийм бууддаг ундаал хийсэн. Тэгээд битэд буудулсан. Гоё шүү. Хамгийн амуух болгосон. Тийм байна. Гэхдээ эн чинь ашигтай бактеритай болохоор бүх юм гоё ирүүл. Тийм болохгүй бол тэгээд нөгөө энэ тийнд асгарсныг нь долооч. Энэ бугасаа орж ирээ. Ширээн дээр тавигдахад л нэг ноото байсан маа гэж асуугаад байсан юм аа. Тэгээ аль нь буудах вэ? Манаас имээ айгүй их юм нөө яд байсан. Бид нар л мэдхгүйсэн болохоос биш. Комбочл хийгээдсэн байгаа байхгүй юу?
нөгөө тосгонд Оросын тосгонд коммунизмын үед ч гэсэндээ хүмүүс амар их уудаг байсан юм. харин тий. Тэгээд далайн мөг гэж нэрлэдэг байж. Ер нь бол хүмүүс над руу бичээд байгаа. Өө далайн мөг биш тэ наачаа илүү өө гэдэг дууган гутлаа яг хуучны жоохны юм байна гэдэг. Тийм баха. Дуустгүй надад. Тэгээд нөгөө айнс нэрс айгу ингэ яадаг. Ферментэлдэг байсан. Тэгээ тэр одоо жуустэй одоо юу гэх газтай ундаа амар гоё төс шүү дээ. Хав халуун гадаа ингээл гэртэг үүж орж ирэл тэрийг ч ингээл онгоолгоол шууд 3 литрийн югаар шилээр нөдөг. Кавас дээр хийдэг байсан уу? Тий. Кавас бол яг хийдэг шүү дээ. Яг тэр юмуд хавь. Тэрээс эзэж худалдаж авдаг байсан. Жохон байхад бол надад 5 6 настай хахад бол квас, нэрс, анис маргааш хүртэл түр байна. За ямар ч байсан ингээд одоо хүртэл газан гарахгүй л байгаа тийм. Тэгээ юу ч хийлээ хийгээд үзье. За тийм. Тэгэхээр энэ дотор усан үзэм харагдаж байна. Энэ болохоор лимон. Үзэм лимонтой энэ тагларсан бах юм. Тэгээд нөгөө цагаан усны кефир. Усны кефир тийм. Энэ бол астай. Усны кефир нь болохоор юу яадаг вэ? Сүүн кефир шиг нөгөө лактобактерийн цомирлог гэдэг чинь LAB гэсэн тэр талдаа айгүй өндөр. Бас нүд татгаар байна шүү дээ. Эсвэл Тэ. Энэ гэхдээ газтай ус шиг тий. Гэхдээ лимон амар сайн орсон байна. тэгээ Усан үзэн бол нэг сүртэй хамтдахгүй юм тий. үзэм нь нэг хамтдахгүй нь жоохон шар өнгө оруулсан юм. Ер нь цагаан байдаг. Жоохон шар өнгө нь үзэмнийх юм шиг байна. Гэтэ нэг юм эсгэлэн юм уумаар байдаг хүнд бол гоё басна. Бараг нөгөө тоник шиг чим шиг тий. За магадгүй нөгөө юу гэдэг л нэг swipe билүү нэг тийм юм. Тэр нь хүүдүү болдог. Ер нь л Ер нь бараг нөгөө хар өнгөтэй швепс шиг юм байна. Жохон нэг тэр нэг арай гашуун дуу. тийм байдгүй. Тийм. Би бас яг сайн мэдгүй. Ямар ч нэг тиймэрхүү санагдаад байсан. Нэг бүр дээр үед амсч ирсэн. Манайх ч одоо газ даун даман доохоо болоо бүр удаж байгаа. Тэгээ эн чинь гол Хүүхдүүд хэрэг хууж байна. хүүхдүүд амар шүүрсэн битүү. За энэ болохоор заяа. За энэ ч гоё юм хтэй. Энэ бол угаасаа гоё амтлаг. Юу нь эсгэлтүүд болохоор эсгэлэн хүчиллэг амтлаг гэсэн юм 3 төрлийн тогтмол гардаг. Энэ болохоор амтлаг. Гэтэ энийг юугаараа онцгой гэхээр хүрэн манжингийн сахараар амтлсан. Хүрэн манжингаа болохоор би заавал 2 кг хүрэн манжин 1.5 литр ус хийгээд 200 г болтол буцалгасан. Бүр яг байгалийн сироп гаргаж авч ийсэн. Тэгэхээр ерөөсөө юу биш. Нөгөө амтлагч юуж байхгүй бүх юм байгалийн. Тэгээ ууг нь бол нөгөө эсгэлт хийхдээ жоохон минтний навч хийсэн. Гэтэ тэрийг багдуулсан байна. 20 литрд хийсэн байхгүй. Тэгэхээр энэ одоо жор мор бол амар байна. Янз янзаар туршаад л. Хүрэн манжин гэхдээ амтагдахгүй. Сонин нэрс юм шиг. Хүрэн манжин амтагч. Амтагч гэнэ үү? Гоё юм. Юутай бараг салаатны амттай юм шиг. Тийм байна. Винегрет гэдэг нөгөө цуутай. Тийм. Яг тэр шиг ингээд нүдэн ханаад уух юм бол. Би ч одоо хаал мал нэг сайн мэдхгүй болохоор хүрэн манжин ч нэг амар хэрэглээг байхгүй. Гэхдээ хүрэн манжингийн гоё шүүс гаргаж үзье гэж бодоод байсан чинь гоё юм байна. Гэхдээ энэ нөгөө энэний дараа уухад бол чихэрлэг байна тийм. Харин тийм. Тийм. Энийг гэхдээ юу аж болно? Эсгэлтийг бол бас энийг одоо дахиад эсгээд байвал хугацааг нөгөөлөөл сахар багасаал эсээл. Миний зорилго чинь бүх юм байгалах байхгүй. Бүх юмыг байгалаар гэдэг. Тэр сах ингэ гоё юм байна. Ямар ч одоо чаддаг бол тэр нөгөө нэг юм кристалл ресэн чихрийн ч гэсэндээ гаргаж авмаар л хан даанч чадахгүй. Ер нь гэхдээ энийг амар гоё брэнд болгомоор юм байна шүү дээ, тий. Оржил. Үйлдвэрлэл болгоод амар гоё юм байна. Тэгээ эдгээр чинь гол нь жоохон сахартай болохоос ер нь ирүүл. Тэгээ энийг бүр сахаргүй болгож болно. Тэгэхээр ингээд тэр хүн явуу удаг юунд зуртай тэрэндээ тааруулаад гоё эсгээл яагаад гэж бол. За энэ болохоор цэнхэр ирвэхэд цэцэг гин цай байдаг шүү дээ. Тэрийг цагаан гаагаар хэсгсэн. Ваа. Йоо юм. Бас л шампанска биш үү? Па. Өнгө ямар гоё юм бэ? Ямар алтар өнгөтэй. Маягцсан угаас тээ. Ястаа энэ тэгээд цагаан гааны хөрөнгөөр хэсгсэн. Цэнхэр ирвэхэд цэцэг.
Энэ бүр өөр амт орж ирж байна те. Тэгтээ амар гоё юм. Багтаа нөгөө 150 ундаа илүү 100-ийн ундаа байдаг гэсэн чинь 50 ундаа. Тэр мэртэй жоохон төстэй шиг тийм. Гоё юм байна. Газтай болохоор тэгж матуу хэ. Энэ болохоор яг нөгөө цэнгэр эврэхэд цэцгийн цай гэдэг нэг хүмүүс нөгөө юун дугаад байдаг л саахан дугаад байдаг шээ сайдаад. Тэрийг хийгээд дээрээс нь сахар хийгээд тэгээд цагаан гааны хөрөнгө. Жинжер баг гэдэг. Жинжер юу юм байна те? Тийм жинжер гэхдээ нэг амар нөгөө халуун амтан байхгүй шүү дээ тий. Биш. Тэнгүү жинжерийг болохоор өдөр болгон нэг албаг сахар, нэг албаг жинжер хийгээд эсгээд байдаг байхгүй. 5 хоногийн дараа ингээд бүр буслаад эхэлнэ. Тэгээ тэр нь хөрөнгө болчих. Тэр хөрөнгнөөсөө энэ тийчин гут нөгөө эннийхээ сахарын нөгөө жинжернийх нь бактериуд нийтээд. Жинжерийг идэхдээ эсгдэг гэж юусэн анх удаа сонсож байна. Бүр юу юм түгээмэл амар түгээмэл. Fermented soda ундаанууд хийдэг хүмүүс бол дандаа л жинжер. Яг ийм төрөл дотор бол хамгийн түгээмэл. Элдв хөрөнгө одоо камбожаны мөг зөв хэрэггүй. Тийм байна. Тэгээ айгу гоё тэг гол нь камбожоогоос жинжер эсгэж болно. Тэгэхээр бас тэр чинь өөр нэг ашигтай бактерины бомб болчихж байгаа хэрэг. Камбожаны өөрийн ийм юунууд байгаа ашигтай бактериуд байгаа. Дээрээс нь өөрөө ацетогийн хүчилтэй камбожо бактери чинь тэнгууд цагаан гааны юу бактеритай хөрөнгө хийчихэр тэгээ ийм газтай камбожаны амттай тэгээ бактери нь бүр цоморлог болоод ингээд. Хөөе бурхан минь. За одоохондоо хамгийн гоё амттай байна шүү дээ тий. Тэр нөгөө энэ энэ одоо бас яг тодорхойлог байгаа. Тийм. Нэг юм энэ айгуу гоё юмсан. За ийм чихэрлэгдээд өмөртлөө эсгэлэн байсан шүү дээ энэ чинь. Тий жоохон зүгийн балтай юм шиг тийм. Окей. За хэрвээ цай бол жоохон тийм байна. Ховтэй сардаа нэг удаа гэдэг шиг л. Яг. Энэ болохоор нөгөө холимог цайныг жинжер баг гэж юу гэдэг. За гайг. Энэ бол зөөлөн байна. Энэ ногоон цай байна. Энэ жасмин үгүй юу? За тун магадгүй. Энэ бол жасмин шиг хандгаж байна. За магадгүй би бүр зориулж байсан шүү дээ. Нэг жасмины хүүтэн нэрээд. Тий энэ ногоон цай байна. Энэ бол зүгийн балтай ногоон нэг юм. За энэ жонти байна. Энэ жонти мөн байх шүү. Энэ тэгээ чи энэ хадаа мөөг үсч чинь. Одоо ингээд агаар дээр ингээд үүсчдэг байхгүй. Тэгээд том саунд хийвэл эн чинь дээшээгээ туунаад ингээд дээр нь мөөг нь орно. Тэгэхээр өөрөө мөөг нь ингээд дотроо үүсээд ингээд юм аа эсвэл хийцэн байгаа мó? Өөрөө үүснэ. Одоо би энийг яг одоо зүгийн балтай цайнд хийгээд орхичвол өөрөө ингээд бактериуд нь нийлээд энэ symbiotic culture гэдэг байгаа байхгүй. Бактери дороожнууд нийлээд нэг юм симбиотик амьдрал үүсгээд одоо нэг жижиг хот үүсгээд тийм байна. Тэгээд тэрэн дээр ингээд сахартай цай хийнгүүт сахараа идэл эсвэл зүгийн балтай цай хийнгүүт зүгийн балаа идэл ингээд яагаад байгаа юм бэ? Энэ бол ялцчих ногоон цай. За тэгвэл энэ бол зүгээр цай юм байна. За энэ ч тэгвэл баг хамсах шаардлагагүй нэг ойролцоол байх шүү. Ой гинэ. Одоо шаарсан. За энэ мөн бай. Энэ болохоор зүгээр ногоон цай маа зүгээр цайнуудыг холиод тийм газ нь хадаа. Амар энэ. Холиод нөгөө цагаан гааны хөрөнгөө эсгэсэн. За энийг нэг амсч. Тэгээ хоёлоо тэр гашуун нэг амсч үзье. За. Гашуун болвол бурхан. За амарч байсан. Бас хэцүү шүү. Бас л асарх гал шүү. Баа яста нэрээ энэ одоо яах гэдэг нэг шиг. Пүү. Бараг л нэр яг шампанс шиг. Тэмээс. Энд бол ногоон цай үнэрч чинь тий. За энэ бол яг нөгөө нэг цайнууд холиод хийсэн. Эсгэлт. Тэгээд цагаан гааны хөрөнгөөр эсгэсэн. Вай. Миний уухгүй байна. Одоо энэ дээр яг нөгөө цагаан гаан нэр жоохон амт. Тийм байна. Гашуун байна. Тэгээд чүчүүд ямар гэх юм бэ те. Нэрээ жоохон гашуун байна те. Нэг лимоны хальсны гашуун амт орчих. Гэтэ ерөөсөө лимон байхгүй юм. Тэгтээ юуны гашуун бэ? Яг энэ байна. Эсгэлэн бол биш тийм гашуун амт байна. А би өөрөө ч гэсэн амсаад тийм байр гэдэг. Тимэти ер нь олвол нөгөө юуны грейпфрутийн жоохон юм хальсны ер нь би тэр их дургу. Тийм үү? Тэгээд яг тэр амт байна. Тийм үү?
Би чи юм эсгэлэн гашуун юм дуртай. Энэ болохоор жирийн камбучаг цагаанга лимоноор амт оруулсан. Баа. Энийг бүр лаборатори байд юм ба шүү дээ. Сая манайх нүүсэн чинь нөгөө нүүлгэж байгаа хүмүүс тэгсэн ш танах лаборатори юм уу гэд. Үгүй шүү гэдгсэн. За энийг амсаа энэ гашуун гэсэн те. Энэ чинь харин тэрнээсээ бараг баг гашуун юм шүү. Тийм болоо явчлаа. Тэгээ яг энэ оюун дээр хоолон дээр бол амар нөгөө after taste бол амар үлдэж байна. Тийм. Тэгээд юм гэмээр байна. Тийм байна. Бас юу юм байна? Уухгүй байна нэг би. Эсгэлэн юмныг уудгүй юу? Үгүй гашуун юм дургу. Энэ жоохон гашуун нөгөө нэг after taste-тэй байгаа болохоор эднэр чинь энэ нөгөө after taste нь жоохон юм sweet байгаа байхгүй юу? Тэгээд тэдэр нь гоё байгаа. Одоо ч гэсэн чи ингэ шүүлс ялгарч шít. Тийм нэг байна. Яг. Хашилгүй те? Үгүй гайгүй. Хашилтаа ерөн зүгээр манайхан эсгсэн хүнс хэрэглэдэг хүнд хашилтаа үедээ хашилч нөгөө намдал сэдрэлтээр болдог. Сэдрэлтийнх нь яг ойгол үнд ямар ч эсгсэн хүнс хэрэглэхгүй байх зүгээр. Кимчи эсгсэн байцаа энэ ялангуяа камбуча дээр олон хоног эсгдэг учраас нөгөө гистамин гэдэг бодисыг ялгаруулад байдаг шүү дээ. Тэгэхээр манайхан камбуча дээр идэг хүмүүс бол бас тэрэн дээр анхаарах хэрэгтэй. Бас тэгээд нөгөө юу штэ шошнууд нөгөө ямар шошнууд байдаг лээ? Юу хятад нөгөө наалдамхаа. Тийм. Тэр чинь бас эсгсэн юм. Юу лээ? Ното гэдэг үлээ. Тийм. Нэг юм шошинд ингээд нэг юм бүр ингээд цэцгнүүд тийм шиг юм байдаг штэ. Тэр темпэж гэ бас байдаг. Темпэ ийм хүмүүснүүд болохоор нөгөө юу уургийг задлахтаа гистамин гэдэг нөгөө хашил хөдөөдөг юм үсгэж байгаа юм. Тэгэхээр манайхан камбуча дээр эсгэж ууж мос туршиж байгаа бол яг эд сэдрэлтийн үедээ хэрэглэж болохгүй харин бусад үедээ хэрэглэх юм бол тогтмол хэрэглүүл хашил өөр нь нэлээд багассан шүү минь. Тийх байх. Ер нь яг нөгөө гиз хотоодын ашигтай бактерийг нөгөө айгүй олон омгууд байгаа учраас нөгөө энэ гидсний одоо үйл ажиллагааг сайжруулж байгаа учраас тийм нөгөө одоо тий за тэгээ дээрэс нь одоо энэ болгонд чинь өөр омог яваад байгаа байхгүй юу? Бид нар чинь зөвхөн тараг ууж байгаа бол тий нэг л төрлийн одоо лактобактери ч юм уу тий одоо өөр ямар бактери байхад энд чинь шал өөр баг бактери зөвхөн бүтэйгээд байгаа юм шүү. Тий ярин тий. Тэнгүүт нь эдрийг чинь бид нар хэрэглээд тэгээ зөв хооллоод байх юм бол эдгээр чинь сайхан үржээд тэгээд дархлаа сайжраад тэгээд аллерги бол ер нь буурах одоо онлын хувьд ярих юм бол тий буурах ёстой. Тэгээ гол нь бид нэр энийг чинь байн уудаг болохоор тий. За нэг хаяа юу гэдэг 7 хоногт за нэг гэдэг нь бас баг хэрэггүй шүү дээ. Нөлөөлөхгүй шүү дээ тий. Гэтэл яг өдөр тутамдаа одоо юу гэдэг 200 мл-ийг уугаад ах юм бол тий сарын дараа гिचаал үр дүн гарах л байна. Харин энэ одоо нөгөө fermented food бол гэр бүлийн хэрэглээнд оруулах шаардлагатай, хэрэгтэй одоо гацтай ундагийн оронд бол үнэхээр одоо энэ минь бол тасархаа хүүхдүүдэд үнэхээр таалагдана. Энэ нөгөө зүгийн балтан тий. Зүгийн балтал их гоё яваад таалагдсан. Энэ бол үнэхээр энийг бол шууд савлаа зарахад үнэхээр нэр хүмүүс худалдаж авах юм байна. Айгуу гоё тийм нөгөө зүгийн балтаныг ундаа байд юм а яг тэр шиг байгаа. Тийм ундаа байдгүй тий. Тэгтээ тэгээд тэр нь чинь нэгэл битүү сахар байгаа шүү дээ. Эрүүл мэнд зүгийн бал нь гэсэн бас мэдэхгүй шүү дээ. Яг зүгийн бал байдаг болоо. Тэнгүүтээ энэ бол үнэхээр гоё байна. Nice. Тий. Маш их баярлалаа. Баярлалаа урьсанд тий. Тэгээ манай ажилд ирсэн. Баярлалаа. Дараа би нэг кофений хүнтэй эсгсэн кофенууд амталж үзье. Тэгээ дараачийн амталгаагаар бүгдээ нэг болцож үзлээ. Баярлалаа.